өрөөдөрөө Мистик хүүг харадуулаарай Энд тэндгүй инээд бяхаж Ирхэмнэн хүүхдүүд баялан Энэ бол мөнхийн хотхон Иргэдэг бидний дотны найз Хүүхэд бүрийг хайрлан би Хөгжөө баярыг түгэн би Найзууд бүхнээ тойруулаад Наадан тоглох дуртай би Зүг амьдрал зүг хүсэл Зүг бүхнийг бид түгэн Бид бол ханы хүүхдүүд Хаант улсыг ихэмээгээ Мөнхийн хотхон Мөнхийн хотхон Бидний найзууд Мөнхийн хотхон Итгэж найзууд Мөнхийн хотхон үргэлж хамтдаа Тэрэг хатан нэстэггүй нааш ирж юм. Шудархан басан ямар гоё юм бэ? Мөнхийн хотын ихчий. Тийм байна Ямар гоё юм бэ Сайн байцгаана хүүхдүүдээ. Өнөөдрийн мөнхийн хотхон нэвтрүүлэг эхэлж байна. Найзуудаа өнөөдөр та нартайгаа дахин уулзж байгаадаа Нистэко бид хоёр туйлын баяртай байна. Шүдэрхийн. Найзуудаа бид хоёр нэг зүйлийн тухай ярилцж байсан байхгүй юу? Шинж гинт надаа нэг санаа төрсөн. Ямар санаа вэ? Шүдэрхийн. Би баян хүн болмоор байна. Баян хүн болмоор байна. Аа. Тэгвэл ямар хүнийг баян хүн гэж хэлгийг чи мэдэх юм уу? Би мэднэ. Тэгвэл ямар хүнийг баян хүн Зөндөө их мөнгөтэй хүний баян хүн гэдэг юм аа. Тийм үү? Тэгвэл чи баян хүн болж яах гэж байгаа? Баян хүн болвол зөндөө гоё юм авч иж болно. Хоёлаа сая ярьж исэн гоё тоглоомуудыг би худалдаж авч болно. Би бүгднийг авч чадна гэх юм бол тэгээд хизээч өсөхгүй би гоё амттай юмнууд иж болно. Би зөндөө юм иж олно. Баян хүн болмоор байна. Би яаж баян болох вэ шүдэрхээ? Тийм үү? Баян хүн болохын тулд чи ажил хийх хэрэгтэй дээ. Ажил хийхээ. Хэрэг ажил хийж би баян болох вэ? Хэрвээ чи анх сураад мундаг их цалин авдаг ажилд орох юм бол магадгүй 20-30 жил ажиллах байхаа. Хэрвээ чи сайн сурч чадахгүй тэгээд тийм чих цалин авдаг ажилд орчих юм бол өвөө эмээ шиг болтлоо ажиллах хэрэгтэй байхаа. Тийм үү? 20-30 жил гэдэг чинь хэдэн цаг гэсэн үг вэ? 10, 20, 30, 40, 50, Тагийн 80, 90, 100 мянган цаг юм шиг байна. Шүдэрхээ тийм цаг байхгүй шүү дээ. Гэтэ би тоондоо сайн ч гэсэн шүдэрхээ ийм их тоог би гаргаж чадахгүй байна. Тэгэхээр ийм их цаг байна гэж үү? Тийм. Оо, баян болох чинь юм хэцүү юм уу? Тэгээ заавал хөшрөх ёстой юм уу? Тийш дээ. Чи залуудаа баян болно гэвэл Тийм, би болж өгвөл хүүхэд байхдаа баян болмоор байна. хүүхэд байхдаа юу? Яаж харин баян болох вэ шүдэрхээ? Би ийм олон цаг ажиллахгүйгээр яаж хүүхэд байхдаа баян болж болох вэ? Шүдэрхэн зааж чадна. Би яг аргын сайн мэдэхгүй л байна л да. Гэтэл ч тийм ээ нэстэггүй дэлхий дээр хүүхэд байхдаа баян болсон зөндөө хүмүүс байдаг шүү. Тийм үү? Тийм. Ямар хөлтүүд ээ тий. Тэд яаж баян болсон бол тэдний тусдын тоглоом иддэг юм гой газар байдаг бах тийм ээ. Тэгээд бас тэд нар хөд уртаа үлдээгээ үздэг. Тэгээд бас тусдаа гадраа очдөг. Тэгээд зөндөө олон хонгоц Аз би ихээ байлаа шүү. За. Нэстэггүй ингэдэг байхгүй да. Дэлхий дээр байдаг усуудын хаадын хүүхдүүд нь баг байхдаа ааваасаа эд хөрөнгөний өгүүлж авдаг болохоор баян байдаг. Бас дэлхийн том компаниудын захирлын хүүхдүүд бас баян байдаг. Тэд нэр аав ээжээсээ эд хөрөнгөний өгүүлж авдаг учраас баян байдаг байхгүй юу? Тийм үү? Тий. Би баян болохын тулд тэгэхээр компани захирал хүн дээр очиж жагаад намайг хүүхдээ олгож аваач гэж хэлэх юм уу? Би өөрийнхөө ээж авдаа хайртай болохоор би нэг хийж чадахгүй юм байна уу? Тэгвэл чи аав ээжийнхаа өв хөрөнгийг л өгүүлж авах хэрэгтэй дээ. Өв хөрөнгөө? Өв хөрөнгө гэж юу? Аав ээж чинь байгаа бүх зүйлийг хэлж байгаа. Оо, тийм үү? Тий. Аав ээжтэй байгаа бүх зүйлийг авчих юм бол аав ээж нар маань юу ч үлдчихэж штэ.
Аав ээж нар чинь хүүхдүүд бидэртэй хайртай учраас биднэрт үлдээх өв хөрөнгө тэднэрт зайлшгүй байж байдаг байхгүй юу? Өөрсөндөө жоох юм авч үлдээд үү? Гэтэ нисдэггүй. Чи бас ингэж ойлгож болохгүй хаа. Нөгөө нэг өв хөрөнгө гэдэг бол ганцхан мөнгө биш. Мөнгө шүү. Өв хөрөнгө гэдэг болохоор мөнгө орж олно. Шүдэрхээ би ойлгоцсон. Юу юм? Аав ээжтэйгээ бүх юмыг зараад тэгээд мөнгөтэй олж алдаг. Тэр бүх юм нь бас өв хөрөнгө гэсэн үг. Үгүй ээ, үндээхгүй өв хөрөнгө гэдэг болохоор мөнгө орж олно заяа. Байр орж олно, машин орж олно, газар орж олно заяа. Тэгээд тэрнээс гадна хамгийн чухал нь аав ээжүүдийн сайн зан чанар бол биднэр сайн өв болдог байхгүй юу? Сайн зан чанарыг зарж олд юм уу шүдэрхийн? Зарж болохгүй штэ нисдэггүй. Тэгээд би яаж баян болох юм бэ? Би чамд яаж тайлбарлаж өгөх вэ гэж нисдэггүй? Баян хүмүүсийн мөнгө нь дуустдаг штэ. Дуусах боломжтой. Ээж аав ээж үлдээсэн мөнгө чамд дуус чамд хэрэгжирлээ дуусч олно. Байр нь бас байхгүй болж олно. Газар нь байхгүй болж олно. Машины нэвтрэл байхгүй болж олно. Харин аав ээжээс ч өгсөн сайн зан чанар ерөөсөө байхгүй болдог байхгүй юу? Тэгэхээр нисдэг. Баян байна гэдэг чинь мөнгөндөө биш юм байна штэ. Тийм. Ухаантай байх хэрэгтэй, бас сайхан сэтгэлтэй байж байгаа бол чи баян болж олно. Гэтэ нисдэггүй би чамд нэг гоё шилдэг санаа хийж өгье. За. Чи ер нь баян болохоо болоод харин аав ээжийнхээ хамгийн сайн зан чанарыг өвлөд авчих. Тийм байна. Тэгээ би шүдэрхээ би баян байхын тулд яах ёстой гэж бодсон. Тэгээд зөндөө олон юмтай мэдээж байх ёстой. Гэхдээ тэд нар маань дуусчул яана гэж би бодсон. Тэгэхээр яах ёстой юм болоо гэж би дөнгөж сая зөндөө бодсны эцэс ойлгосон. Биелгөө. За хэл. Бидний байгаа зүйлс маань бэлэгдэж муудаж байхгүй болж магадгүй зарим нь зараад мөнгө олгосон ч хэрэглээд бидний оронд нь идэх юм аваад идээд байхгүй болчихно. Тийм дуусч магадгүй шүү дээ. Харин хизээч манай ээж аав маань ухаалаг бас хөдөлмөрч ажиллах зан чанар бол хизээч дуусахгүй. Яг зөв. Аав ээжийнхээ биднэрт зааж өгсөн ажиллах хичээнгүй сайн зан чанараар дамжуулаад бид нар насан туршдаа баян чинэлэг сайхан амьдарч болно. Тэгэхээр баян байна гэдэг бол мөнгө ихтэй байхын нэр биш юм байх шүү найзуудаа. Харин ухаантай байж, ажиллах байж, сайхан сэтгэлтэй байх юм бол тэр хүн зөндөө олон хөдөлмөрлөө зөндөө олон мөнгө олж чаддаг байх нь энэ жинхэнэ эрдэнэс юм байна. Яа ойлголоо. Тэгэхээр баян болохоор шийдлээ. Тэгээр нэстэг гэхдээ чиний баян чинь мөнгөний баян биш. Сайхан сэтгэл, хичээнгүй байдлаар баян, ухаанаар баян тийм хүн тийм ээ. Өцөж тайлбараа та нар ч ихсэн баян болмоор байгаа зү. Би ч ихсэн баян болохыг хүсдэг. Гэхдээ бидний баян болох хүсэл бол мөнгөний баян болох биш. Харин сайн зан чанараараа баян болох хүсэл юм шүү. Мөнгө доосна. Харин сайн зан чанар бол хизээч алга болохгүй. Тийм ээ шүдэрхээ. Аав ээжийнхээ сайн засаг өөлж авах хэрэгтэй шүү. Тийм ээ нэстэггүй. Хөөе нэстэггүй. Чи шүү тийм ээ. ертөнцийн 3 баяныг мэдхөө. ертөнцийн 3 баян. 3 ширхэг баян хүн байгаа мó? Үгүй, ертөнцийн 3 гээд нөгөө нэг зүүр цэцэг, эсэх нэг байдаг штий. Багш маргааш зааж өгнө гэсэн тэрийг. Маргааш зааж их юм уу? Гэтэ би тэрүүлээд мэдээд авчи. Тийм үү? Би нөгөө нэг мартаад явах шиг байна. Гэтэ би бас хэлээд үзье заяа. За. Тэнгэр хотоор баян. Тийм байж нэрэ. Тэнгис усаар баян. Тийм байж. Тэгэхээр 3 дахь баянаар мартчихжээ. 3 дахь баян нь тэнгэр хотоор баян. хүн сайхан зан чанараар баян баха. Хоёроо тэгээ цагаачих юм уу? Тийм биш юм уу? Биш шүү дээ. Нэг өөр гэдэг юм би мартчихжээ. Гэтэ би өнөөдөр сурж авсан зүйл бол хүн сайхан зан чанараар баян байх юм бол жинхэнэ баян байна гэсэн үг ээ. Тийм шүү. Тэгвэл хоёулаа ертөнцийн 3 баян болгоод сүүлийнхийг нэмчихдэг хөө. Тэгээ. За тэгвэл чи сүүлийг нь хэлээш заяа. Би ихний хоёрыг нь хэлээ за. Тэнгэр хотоор баян. Тэнгис усаар баян. Хүн харин сайхан зан чанараар баян юм шүү найзуудаа. Найзуудаа өнөөдрийн мөнхийн хатганы дугаарыг бид нэр сайхан сэтгэлээр баян байх,
Ер нь баян хүн гэдэг ер нь ямар хүнийг хэлдэг? Бас хэрхэн байж чадахаа. Сод гэж явлаа. Найзуудаа сайхан зан чанар баян байж бүгдээрээ мөрөөдөлтөө нисцгээе. Найзуудаа харанхуйч гэрэлтээрээ. Хааны хүүхдүүдээ баяртай.